Шөв хүрэлт орж ирдэ болсон уу? Шөв хүрэлт ороод ирчихлээ сууцгаа. Цар орж иж байгаа. Сүбатар дүүргийн шүүх хурал нээсийг мэдэгдээ. Энэ алхаа ичсэн би тавина. Алхахын аваад байгаа би та нар ууш. Нэгэ тавьсан байц газар байлгаж иж байгаад болдгүй юм та. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн Сүбатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Төмөн үлзийн ням даваагийн гаргасан өгсөн гомдлын дагуу иргэн одон чимэг бэлэг дэмбэрэл нарт хариуцах хэргийг шүүх хэлэлцэх болно. Тэгэхээр 2014 оны 8 дугаар сарын 10-ны өглөөний 6 цагийн үед иргэн Төмөн үлзийн ням даваа Сүбатар дүүргийн нутаг дэвсгэр хангарын бүрийн 18 дугаар байрны урдуур гүйж явхад тус байрны 4 давхраас хөргөж чидэж ням даваг ноцтой гэмтээсэн гэж байгаа. Тэр үед яг юу болсон талаар бид бүхэн тавчгүй тодорхой хэлэхгүй. Тий, би өөрөө тамирчин үлдээ. За. Тэр өдөр би бэлтгэлтэй гүйж хахад тэр сахалтай залуу намаа көөчи байж та гэсэн. Тэгэхээр энэ одоо хийн болоо гэж хасан чи ингээд цухтаарай. Байж хийгээд над руу хөргөж идсэн. Тэгээ миний гар хүзүүг гівсэн. Би гомдолтой хөнгөлтэй байсан. Таны гомдлож бид нар аваад таныг одоо өнөөдөр энд бид нар шүүхчээ. За юу та тэгэхээр 50 байж. Сэжигтэн бэлэг нэмэр та босхгүй. Тухайн үед яагаад хөрөг шидэх болсон бэ? Бид бүхэн тайлбарлаач. За тэр өглөө би тамилтар хөдөөнөөс ирсэн юм аа. За. Гэрлүүгээ орохтол эхнэрийгээ ямар нэгэн хүнтэй байгааг би олж мэдсэн л дээ. За. Тэгээд хаалга мөрөлд хаалга хазавчаараа салж унаад ороод очсон чинь ор дөргиж ондой сандуй ширээн дээр 2 виноны бокал их л армаачиг байлыг манай хүн үүсгэсэн байсан. За. Тэгээд би тэр залуугийн одыгээд хамаг өрөөгөө нэгдсэн боловч олж чадаагүй. За балконоор үсэрсэн байж магадгүй гэж бодоод балконоо онгоолгоод хартал энд хар нөхөр. Яг манай балконы дор богинохон тэр шорт гэхүү, палав гэхүү одоо хэдэхгүй тийм зүйлтэй зогсож байсан л да. За. Тэгэхээр л гар таарсан зүйлээ аваад шийдсэн нь хөргөч болж таарад байгаа шиг байна л да. Тэгээ би бодоод байгаа. Тэр хөргөчий зүгээр шиг шидээгүй зүгээр хөөе бариад аваарай гэж сэдсэн санагдаад байгаа юм да. Би танаас нэг зүйлийг тодруулах гэсэн. Тухай танаа ихнэр одон чимэг чинь хувцастай байсан уу, хувцасгүй байсан уу? Тэрэн дээр их хомдолтой байгаа. Ямар ч хувцасгүй. Шармаа нүцг байсан. Тийм биз дээ. Та болно. Та сууж. Одон чимэг та босхгүй юу? Тухайд юу болсон та нар бид бүхэн тавчгүй тодорхой хэлээч. Үнийг ч бас ингэж улаан цайм бүтгэж болохгүй байгаа. Чармаа нүцгэнч гэх шиг яг тэр үед бол би өрөөсөн гуйндаа дүсийка угалцсан л байсан. Тэгвэл бас яг чармаа нүцгэн гэж хэлдэггүй. Онлын үүднээс бол хувцастай тавьтар гэдэг багхгүй юу? За юу. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээ цааш нь Яг манай хүн олон хоног сараар хөдөө явдаг л да. Эргэтнийх яшиг төв учруулад яах вэ гэж бодоод л одоо нүцгэлцсэн байсан нь миний буруу болчихлоо. Тийм тэгээд яах вэ хүлээсрийн багад нам унтчиж одоо тэгээ нам унтж болохоо утсан хорвоо юм байна л да. тийм юм байна. Би нам унтаа тайлж өгөөгүй нь миний буруу юм байна. Би танаас ганц нэг зүйл тодруулах гэсэн. Танаа нөхөр бэлэг дэмрэл байнга ингэж тавилтаар хөдөөгаад байв. Байна. Тэгэхээр таныг байнга ганцаардуулдаг гэсэн үг. Ганцаарч үедээ та одоо хэн нэгнийг одоо дуудах тийм хүсэл эрмэлзэл төрдөг үү? Төрнө. Ганцаарч үедээ дуудах найз нөхөд танд байдаг уу? Байхгүй. Ганцаарч үедээ дуудах найз нөхөр ховор гэж юу н ойлгож болох уу? Ганцаарч үедээ дуудах найз нөхөдтэй болох юмс гэж та бодож байна уу? Боддог. Таны утасны дугаар. За, цааш нь үргэлжлүүлье. Шүүгчээ. Цааш нь төргө үргэлжлүүлье. За. Тэгээ яг уу манай хүн нүдэд уурлаад тэгээд хаалгаас савал орж ирсэн юм байна. Тэгээд жоох уурлангуу гомдонгуу намайг сэгсрэнгүй өдрөө байж байгаа л хөргөч шидсэн л дээ. Гэхдээ шүүгч би нэг юм баталж хэлж чадна. За юу вэ? Манай хүн энэ залуу руу хөргөч шидэхдээ хэлсэн шүү дээ. Чамд хэлсэн шүү дээ манай хүн. Юу гэсэн? Хөөе чи болгоомжтой байгаараа навшгүй чам руу хөргөч шидлээ гэж хэлсэн. Хэлсэн үү? Тэгээ бултчих боломж байсан юм байт тэгээд нүд амны ирвэлзээд өөдөөс нь олон юм яриад гарын саруулцаад яриадсан. Би таны наад яриад чи уг хүн бол одоо тэр хөргөчич наваа цааш нь зүхтаах санаатай байсан гэж энэ бол ороод ирсэн олцыг авъя гэсэн нүд харагдаж байгаа юм. Бүх зүйл ойлгомжтой. Та сууж та тайван байж байгаа. Энэ бүх үйл явдлыг хөндлөнгөөс харсан бид бүхэнд нэг гэрч байгаа. Гэрт баттулга та босхгүй юу? Тухай та хаана юу хийж байсан бэ? Навид говид хөргөчөнд байсан юм байна. Та хөргөчөнд дотор юу хийж исэн бэлээ? Би хөргөчийг дотроос нь засч ийсэн. Уусгарна та тайлбарлахгүй юу? Би өөрөө хөргөч засварын мэрэгчлээ үнэлдэ. За би тус айлтууд эргэн одон чимгийн дуудлагаар шөнийн 2:30-ийн алдад ирж хөргөч засгаар ирсэн л дээ. Шөнө ирсэн юм уу та? Тийм ээ. Би ганцхан ерөн шөнийн дуудлагатай байдаг юм л дээ. За тэгээд би хөргөчөө зассан. За зассан. Хөргөч засварын ажлыг сайхан явуулж ийсэн. Тэгний эзэгтэй бол надад нэг зүйлийг сануулж ийсэн л да. Юу вэ? Ер нь үүр хаярхын алдаа засварын ажлаа дуусгаарай гэдгийг бол одоо байнга сануулж ийсэн. За тэгсэн. Тэгээд ч ер нь дуусахад өгч байгаа ер нь засварын ажлыг сайхан явуулсан. Тэгээд яасан? Тэгээ байж л хаалга хүчтэй болбож эхэлсэн. За. Тэгээд энэ юу болоогүй засварын ажил төр зогсоод юу болоогүй төд бодлого хаалга хазамжаараа салж ирсэн.
За тэгэхдээ та яа. Яг тэр үед нь би хөргөчийг дотроос нь засах ёстой байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд та шууд одогшоо орсон уу? Шууд ороход бол би багтаагүй л дээ. Яасан тэгээд? Дотор байсан мансал сэр одоо хям энтерг бол гаргаж тавиад 50-руудыг аваад би өөрөө багтахаар хэмжээний болоод хөргөчийг дотроос наасан. Хөргөчийн дотор тантай хин хамт байсан? Хөргөчийн дотор надтай 2 өндөг 3 помдор бид идэлсэн. Та нар юу хийж исэн бэлээ? Ерөнхийдөө бид бие биенийг эдсэн байдалтай л байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нь одоо ингээл чимээгүй байдалтай өндөг намайг ширтээд би өндгийг ширтэл тэгэл байсан. Зөв. Тэгээд яасан байх нөө? Тэгээд гадна талд ямар нэгэн чимээ сонсогдсон. Дуу чимээ сонсогдсон. Эрэгтэй хүний баргил хоол. Тэр навшиг олноо. Олсныхаа дараа ална. Үе эмэгтэй хүний чимээ гарч ирсэн. Яг ийм тод сонсогдсон уу? Үгүй ийм тод сонсогдсон үе. Өндөг бид хэдэд бол их бөглөө сонсогдож ирсэн. Ямар тугаал бол тийм. Олноо тэр олоод өгнөө. Яагаад гэвэл та нар бүгдээр хөргөчийн дотор байгаа тийм ээ. Бид хөргөсөн. Тэгээд яасан байх нөө? Та нэг өргөсөн байх нөө та нарыг? Тэгээд бид нарыг өргөгдөж гэх. Өргөдөж байгаа. Өргөдөхөд ямар мэдрэмж төрсөн? Ерөнхийдөө нэг тийм дотор эвгүүрсэх маягийн тийм. Та ер нь урд нэг дотор чи эвгүүр хичээсэн. Ийм мэдрэмжийг авч ирсэн урд. Авчаасаа би бол шкафта нэг удаа төмбөшгөө 2 удаа өргөж ирсэн. Та бас шкаф төмбөшиг засд юм уу? Заснаа би ер нь засаад явцдаг юм байна. За. Тэгээд яасан байх вэ? Таны Тэгээд ерөнхийдөө болохон дугаараад болохоноор шидэгдэж эхэлсэн шүү дээ. За тэгээд шидэгдэх явцад бол бид жингүүд юм байна. Өндөгний дээр би гэж. Эвгүй байдлаа би явцын өндөх нэг хаалган голож харахад 2 давхар хэмжээнд байсан буцааж хаагаад тэгэл ганцарцсан да. ойлгомжтой. Тэгээд газартад яасан? Газартахад бол бид нар хаалган голод бид нар өнгөлдөд гарч ирэхэд энэ нөхөр. За. Их эвгүй байдалтай байсан да. Ямар байдалтай байсан? Мэдгүй нэг юмнаас цугцсан юм уу яасан. Тэг гүүж юм юм шиг бодогдсон. Тэгээд та ер нь энэ хэрэгт хэн буруутай юм шиг танд. Би бол үнэн шудраг шүүхэд дагая гэж бодож байна. Ойлгомжтой бүгдээр босцооны шүүхийн шийдвэр гарлаа. Шүүх хүрэлтгүй хэлэлцээд бусдын эд хөрөнгөнд хамаагүй үрж эвдэлж хохирол учруулсан мөн гэр бүл өмөлсөн зөв зүгээр ажил хийж явсан хөрөнгө засварчны ажлын хийлгэлгүй сэтгэл санааны гүн зочролд оруулсан болохоор Төмөн улсын яам даваад жил 6 сарын тэнсэн харгалзах мөн 4.3 сая төгрөгийн мөнгөнд торгуул хоногдуулсан. Шүүх хүрэлт. Шүүх